Төлбөр авдаггүй төсөөс санхүүждэг улсын сургуулиудад зовлон бэрхшээл баггүй бий. Материалын бааз дутмаг, сургуулийн орчны тогтчлт муу, анги дүүргэлт хэрэгээс итэрч 3 ээлжир хичээллэх зэрэг асуудал үүсдэг. Ийм нөхцөл бүхий сургуулиудыг жилийн сая төгрөгийн төлбөртөө хувийн сургуулиудтай харьцуулахад учир дутагдaltaй. Мөнгө дагсан чанар үзүүлэлтийг хувийн сургууль цэцэрлэг үнэхээр хангалттай биелүүлж чадаж байна уу гэдгийг анхаарах асуудал. За боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас сургууль цэцэрлэгийн хүртээмж муу байгаа энэ үед нөхөөс болж байгаа хувийнхны толгой гэлж хувьсах зардлыг нь төрөөс олгодог. Гэтэл амтарсан хэрэг 13 дахин үлгэрээр сургалтын төлбөрөө жилийн жилд нэмдэг нь хачирхалтай. Иргэдийн халаасыг хооцолдог хэрнээ төрөөс хувьсах зардал авдаг асуудлыг холбогдох яамнаас дараах зохицуултаар хязгаарлах нэ. Сүүлийн дээр бол ерхий боловсролыг үн төлбөрөөр олгоно гэдгээрээ Монгол улсын төр өөрөө хүүхэд болгоны суралцах хувьсах зардлыг төлөвлөөд хүүхэд болгоны суралцах боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн сургуулиуд өндөр төлбөртэй байгаа тэр зүйл бол эцэг эхчүүд магадгүй орчныг ч юм уу ямар зүйлийг сонгоод тэнд төлбөр төлж байгаа гэдэг нь эцэгхийн сонголт байж байгаа. Тэр төрийн болон төрийн өмчийн сургууль ямар ч байсан төр өөрөө тэр хүүхэд ямар чанартай боловсрол эзэмших ёстой вэ гэдэг тэр шаардлага бол яг ижлэхэн тавина. Өнгөрсөн жилийн төсөв хэлцэж явах үеэр хуулинд орсон өөрчлөлт бол сургуулийн сургалтын төлбөртэй уялдуулаад хувьсах зардлыг тодорхой хуваар буулгана гэдэг энэ зүйл бол одоо утгагүй засгийн газрын тогтоолоор журам батлагдаад энэ хэрэгжинэ гэж. Хувийн сургуулиудын төлбөр ойролцоогоор хэд байгаа талаарх том мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэе. Хүмүүр суур боловсролыг үн төлбөргүй авах хэрэгтэй. Гэвч өндөр төлбөртэй бол чанартай боловсрол олгоно гэсэн ойлголт аль хэдийн мөнгөний боломжтой иргэдийн тархинд суусан бололтой. Боловсрол олгоход багш эцэг эхчүүд хүүхдийн өөрийнх нь хичээл зүтгэл чухал, харин мөнгө чухал биш. Хариуцлага хамгийн чухал гэдгийг их сурвалжууд онцолж байна. Боловсролд огт ярихдаггүй байгаа асуудал бол өнөөдөр боловсролын засаглалын асуудал буюу боловсролын хариуцлагын асуудал. Өнөөдөр боловсролын салбарт хэн эрх мэдэлтэй байгаа юм? Бодлогыг хэн мэдэж гаргаж байгаа? Хэн оролцож гаргаж байгаа? Төсвийг нь хэн хуваарлаж, хэн зарцуулж, хэн тайлагнаж байгаа? Тэр нь хэр үр ашигтай зарах ёстой зүйлдэд зарцуулагдаж байгаа. Боловсролын салбар яамнаас эхлээд сургууль хүртлээр нийгэмд ямар үр дүн гаргаж ирв? Энэ гурван асуудлыг тойрч ярих шаардлагатай болж байна. Улаанбаатар хотод төрийн бус өмчийн 95 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо төрийн өмчийн нэгтээ нийлээд 211 хүрдэг. Тиймээс улсын сургуулийн хүрэлцээ хангамж нэг анги болон нэг багшид ноогдох хүүхдийн тоо зэрэгс шалтгаалan иргэд хүүхдийнхээ боловсролд анхаарах үүднээс өндөр төлбөртэй хувийн сургуулийг сонгодог байх магадлалтай. За өндөр төлбөр төлж байгаагийн хэрээр хүүхдийн сурлах хүмүүжил, сурах орчин, багшийн заах арга барил өндөр шаардлага тавьдагч байж мэдэх юм а.